нийслэл хотынхоо иргэдийн аюулгүй байдлыг хөндөж, гэмтрэгээс урьдчилан сэргийлэх, иргэдэд хамгаалах, амар амгалан амьдруулах асуудлын талаар ажил хэрэгцээр зөвлөж байгаа та бүхэндээ хотын даргын нэрийн өмнөөс олон хувьяасаа талархал илэрхийлье. Улаанбаатар хотын удирдлагын шинэ баг нь эх 4 жилийн үйл ажиллагааны мөрөө хөтөлбөртөө аюулгүй хот төслийг хэрэгжүүлэн ажиллахаар тусгасныг та бүхэн мэдж байгаа. Энэ ажлын хүрээнд нийслэл хотын аюулгүй байдлыг хангах төрийн болон төрийн бус байгууллагын хамтын ажиллагааг сайжруулах чиглэлээр олон талт үйл ажиллагаа хэрэгжүүлэхэд бид бүхэн төлөвлөж байна. Аюулгүй хот төслийг хэрэгжүүлэхийн төлөө бидэнд хамтран хийх их ажил байгаа гэдгийг би бас зариу цохон тэмдэглэхийг хүсэж байна. Уг ажлын хүрээнд хотын аюулгүй байдал нөлөөлөх шалтгаан нөхцөл тохируулан холбогдох хууль тогтоомжид нэмэлт өөрчлөлт оруулах, шинжилэл хийх, цагдаа хууль хүчний байгууллагын чадварыг нэмэгдүүлэх, өндөр техник технологи нэвтрүүлэх нэг шаардлагатай байгааг та бүхэн мэдж байгаа. Сүүлийн 10 жилд нийслэлийн хүн ам эрс нэмэгдсээр 2016 оны 1 сарын 1-ний статистик мэдээгээр Улаанбаатар хотод 380 орчим мянган өрх, сая 350 мянган орчим хүн амьдарч байгаа бөгөөд 58.1% нь буюу нийтдээ 220 орчим мянган өрхийн 786 мянган орчим хүн буюу нийт хүний 58.4% нь бол нийслэлийн гэр ороод амьдарч байгаамаа. Монгол улсын 5 хүн дутмын 2 нь Улаанбаатар хотод байнга амьдарч байна. Тийм ч учраас та бидний хэрэгжүүлж байгаа ажил дээр хөндлөнгийн ачаалал эрс нэмэгдэж байгаа та бүхэн мэдж байгаа. Цагдаагийн байгууллагын мэдээснээр нийт гэмт хэргийн 34%-ийг хулгайн гэмт хэрэг эзэлж байгаа. Зам тээврийн осол аваарын дуудлага 400-аас 500 гэсэн тоон тогтмол хэлбэлцэж байгаа нь бид бүхний сэтгэлийг зовох тоо баримтууд юм а. Аюулгүй хот төслийг хэрэгжүүлэх чинь зөвхөн цагдаагийн байгууллага биш байна. Төрийн байгууллага, хувийн хэвшил, жирийн иргэдийн хамтан шийдвэрлэх асуудал юм а. Тиймээс нийслэл хотын аюулгүй байдлын асуудлыг өнөөдөр хөндөнд төлөвлөж байгаа нь цагаа олсон сэдв юм а гэдгийг онцлон тэмдэглэж байна. Бидний сэтгэлийг хамгийн ихээр зовоодог, шийдвэрлэлтийн тодорхой үр дүнд хүрэхгүй сэдвүүдэд галын аюулгүй байдал, гэр бүлийн хүчирхийлэл, аригталт, мансуурах бодис хэрэглэх зэрэг нийгэмд болон эрүүл мэндэд нэн хортой гэмт хэрэг нийгэмд үүсэх хандлагатай байгаа нь бидний сэтгэлийг түгшээж байна. Зөвлөгөөнөөс энэ төрлийн гэмт хэрэг ослоортой тэмцэхэд хууль эрхцэн хувьд ямар өөрчлөлт хийх, нутаг дэвсгэрийн нэгжийн хүрээнд нийслэлийн төрийн байгууллагатай хамтарч юуг нь шийдэх ёстой вэ гэсэн асуултанд тодорхой хариу та бүхнийг олсон гэдэгт би итгэлтэй байна. Учир нь хотын удирдлагатай хийсэн отын удирдлагуудын зүгээс иргэдтэй хийсэн уулзалт бүрдээ дээрх сэдвийг олон хүн хүндэн үзэл бодол санал бодлоо илэрхийлсэн бөгөөд өнөөдөр та бүхэн тодорхой төвшөнд энэ асуудыг хэлэлцэн явдал нь бол шийдлээ олж тодорхой үр дүнд хүрнэ гэдэгт миний итгэлийг хүлээж би итгэж байгаамаа. Нийслэлийн нутгийн захиргаа хууль сахирах байгууллагууд гэмт хэрэг зөрчлийг гарсан хойно биш гарахаас өмнө урьдчилан сэргийлэх тодорхой арга хэмжээ авахар төлөвлөн ажиллаж байгаа болно. Улаанбаатар хот үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуй нэгж бусад байгууллагууд ямар үүрэг оролтой байх вэ гэдэг чиглэлээр та бүхэн өнөөдрийн энэ зөвлөгөөнөөр бас хөндөж ярилцсан байна. Улаанбаатар хотын нутаг дэвсгэр дээр тодорхой ажлуудыг бүрэн дүрэн хэрэгжүүлэхэд аж ахуй нэгжүүдийн оролцоог хэрхэн хангах вэ, хэрхэн дайчлах вэ гэсэн асуудал анхаарал төвд байна. Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын удирдлага, засаг даргын зүгээс аюулгүй хот төслийн хүрээнд нийслэлийн иргэдийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр жижиглийн төсөв тодорхой хөрөнгө мөнгийг боломжийн ирээр тусган шийдвэрлэх зорилготой ажиллаж байгаа болно. Нийслэлийн иргэдийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр та бүхний хийж хэрэгжүүлж байгаа ажил бид сэтгэл өндөр байдаг бөгөөд нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын зүгээс болон өөр хоорондын хамтын ажиллагааг улам бүрхэгжүүлж нийслэлийн иргэдийн аюулгүй байдлын төлөө чин сэтгэлээсээ хамтран ажиллаж амжилт гаргахыг та бүхэнд гэрөөё. Өнөөдрийн нийслэлийн иргэдийн аюулгүй байдал сэдвт зөвлөгөөнөөр олон асуудал хөндөж ярьлаа. Эдгээр асуудлыг бид тус бүрээр нь авч үзэж нийслэлийн гэмт хэрэгтээ тэмцэх ажлыг зохицуулах зөвлөлийн хэмжээнд зарим асуудлыг холбогдох яам удирдлагад танилцуулах, улсын их хурлд шийдвэр гаргагч нарт уламжлах боломжтой гэж үзэж байна. Нийслэл хотын аюулгүй байдлыг хангах, бусад хүндрэл бэрхшээлийн тухай та бүхэн ярилцсан баха. Бүтээн байгуулалтын ажлын хажуугаар анхаарах хамгийн чухал зүйл нь нийслэлийн иргэд аз жаргалтай амьдрах нөхцөлийг бүрдүүлэх явдал юм а. Гэмт хэргийг зохицуулах зөвлөлийн ажлын бүрэлдэхүүнийг өргөдгөн холбогдох байгууллага болгоноос шийдвэр гаргах төвчний төлөөллийг оруулж энэ ажлыг эрчимжүүлэх шаардлага бидний өмнө тулгарч байна. Мөн нийслэлийн хэмжээнд гарч байгаа шийдвэрт олон нийтийн санаа бодлыг аль болохоор тусах үйл ажиллагаа тусахын тулд бид бүхэн ирмэлзэн ажилладаг болно. Бидэнд хамтарч ажиллах олон ажил байгаа. Та бүхэн өөрсдийн ажлын чиглэлээр нийслэлийн иргэдэд хандсан мэдээлэл хийх, сургалт сурчлагаа явуулах, зөвлөгөө өгөх чиглэлээр санаачийн асуудал байх юм бол зохицуулах зөвлөлөө олон засаг даргатай хандаж бид бүхэн хамтран ажиллах болно. Нийслэлийн төрийн байгууллагын төлөөлөл цаг зав гаргаж өнөөдрийн зөвлөгөөнд оролцож хэрэгтэй мэдээллүүдийг өгсөн баха. Бидний цаашдын
хамтын ажиллагаа сайжруулах нөхцөл боломж өнөөдрөөс эхлэн бүрдэж байна гэж бодож байна. Зөвлөгөөнд ажил хэрэгчээр оролцсон та бүхэнд баярснаа илэрхийлье. Та бүхэн бүгд энэ ажлын амжилт хүсье. Баярлалаа.